Дорнод аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын 11-р сургуулийн багамгийн багш Дулмаагийн Баярмаа. Сайн байцгаана уу? Дорнод аймгийн Хэрлэн сумын 11-р сургуулийн бага боловсролын багш Дулмаагийн Баярмаа байна. Боловсролын байгууллагад 11 дэх хичээлдээ ажиллаж байна. Энэхүү ажлын хугацаанд 2 анги төгсгөн 3 дахь анги өдөртөн ажиллаж байна. Багш Баяр маань ажиллах хугацаанд аймаг орон нутгийн хэмжээнд өөрийн тэргуун туршлагыг түгээн дэлгэрүүлж ажиллаж байна. Үүнээс дурдвал Монгол Улсын тэргүүлэх зэрэгтэй багш төгс жаргалтай хамтран тусгай хэрэгцээт боловсролын онцлог ялгаатай сурагчдад хэрхэн ажиллах талаар арга зүй сургалтуудыг түгээн дэлгэрүүллээ. 2022-оос 2025 онуудад бага боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэх багшийн хөгжил хамтын үйл ажиллагааг дэмжиж арга зүйг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулагдсан математик хичээлийн нэгж хичээлийн хөтөлбөрийн уралдаанд багаараа 5 дугаар байр аймгийн мэргэжлийн хөгжлийн бүлгэрээ 1-2 дугаар ангийн математик монгол хэлний суралцсан зорилтын дагуу Эрдмийн түлхүүр намын нэмэлтгэлд оруулж түгээн дэлгэрүүлсэн. Боловсрол шинжилгээ ухааны яамнаас зарласан сургуулийн тэтгэлэг хөтөлбөрт математик хичээлээр Эрдмийн шидэд ертөнц сургуулийн хоцролтыг бууруулах тэтгэлэг хөтөлбөртөө тоглонгоо суралцсан төсөл ухаалаг хэрэглээ бидний ирээдүй танхимын бус сургалт төслийг бага ангийн заа харгын нэглэлээр амжилттай хэрэгжүүлж мөн мэргэжлийн хөгжлийн бүлгэрээ хамтран бие багийн гишүүн 3 минутын арга зүйг туршин сайн хичээлийн сан бүрдүүлж ажиллаж байна. Сурагчдынхаа сонсоод ойлгосноо ярих чадвар, сэтгэх чадвар, сурагчдын онцлогт тохирсон хэрэгцээ сонирхлын дагуу сурагчдын удирдлын амралтыг үр дүнтэй өнгөрүүлэх, бүтээлч даалгавар хийлгэх, сонирхолтой туршилт үлгэрийн номоо өөрөө бүтээх, явуулын номын сан гэх мэт шинэлэг санааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Багш ангийн хүүхэд бүрийг сургалтын амжилт, урлаг, спортын арга хэмжээнд ангим толноор нь тэгш хамруулж ирснээр соёлж ангаар 2 удаа, бага ангийн шилдэг ангим толноор 3 удаа шалгарсан байна. Мөн сургалтын таатай орчин бүрдүүлж монгол хэлний кабинетийг байгуулж өөрийн шинэлэг санааг тусган баяжуулан ажиллаж байна. Ангим толноороо дуу шүлэг цээжлэх, аймгийн төв номын самтай танилцах, эцэг эхтэйгээ хамтран олон талт үйл ажиллагааг зохион байгуулах, ангийн номын сангаар дамжуулан номыг зөв хурдан ойлгон унших, өөрийн бүтээлч ном, бүтээлч гэрийн даалгавар, сонирхолтой туршилт, өглөөний тойрог, зочинтой тайлан төдөрлөг, нэг үг нэг утга, ааха тэмцээн, эко аялал, явган аялал зэргийг зохион байгуулж сурагчдаа секц дугууланд хамруулан ажилладаг. Монголын улаан загалмай майны хэмжлээс зохион байгуулсан атга будаа малчтад туслах аян зорилтод бүлгийн хүүхдэд туслах зэрэг сайн үлсийн аянд анги хамт олноороо 100% оролцож ирсэн. Мөн анги удирдсан багшийн санаачлага, эцэг эхийн оролцоо дэмжлэгээр сургуулийн номын сан суралцах таатай орчин бүрдүүлж тогтчуулан ажилласан байна. Багш Баяр маань эрхэлсэн ажилдаа хянамгай, ур чадвараа дээшлүүлэн хичээлийн бэлтгэл судалгааг сайн хийж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд анхааран ажилласнаар боловсрол шинжилгээ ухааны яамны жуух хүчиг Дорнод аймгийн тэргүүний ажилтан, Чой болсон хотын тэргүүний ажилтнууд цол тэмдгээр шагнагдсан.